2025-аас 2026 оны улирлын финалийн шилдэг тоглогчоор тодорсон жигүүртэн багийн холбогч Өс хоёрыг НТВ-ийн мэдээ онцолж байна. За түүний хувьд 15 жил сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. За Өс хоёр дээд лигт орж дэлхийг шуугилсан сагсчин болох зорилготой юм а. Энэ зорилготой хүрэхийн тулд хичээлийн бус цагаараа байнга цааланд бэлтгэлээ хийдгээ бидэнтэй хаваалцсан юм а. Өс хоёр анх Дархан Юнайтед багийн Бат хоёрыг хараад дархны шар хүү дээд лигийн талбайд гялцах өдөр ирнэ хэмээн дотроо мөрөөдөх болжээ. За үүнээс эхлэн үеийн найзууд нь писэд цагийг өнгөрөөж байхад тэрээр байрныхаа шийдэн дээр үнждэг болсон байна. Энэ нь түүнийг эрүүл чирэг өсгөд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр хэлж байлаа. Яг ер нь чацны ардаас шууд ээжигээ буцсан, ээжтэй амлалт өгөөд тэрэндээ хүрч чадаад ээжээ би чадлаа л гэж ойлгомоор санагдсан да хамгийн дөрөв. Сагсан бөмбөгийн хамгийн гол чанар нөхөрлөл. Хамгийн гол чанар нь нөхөрлөл. Тоглолтын дээр талбай дээр байхад нэгэнтэйгээ муудна, гараад тэгэл тэрэлдээл найзаа андаа гэж амтдаг. Сагсан бөмбөгийн тоглохороо ер нь маш их аз жаргалыг олж авдаг. Маш тайван, зааландаа орж ирээд хувцас өмсөөл, тэгээ бөмбөг барайл залхад ер нь хамгийн стресс, бухимдал ер нь бүгд алга болоод маш тайван. Нөөр ертөнцид очсон юм шиг л болдог даа. Одоо ер нь сагсан бөмбөгөөр хичээлж байгаа дүүнер мөнөр тэгэхээр илүүгээр ер нь бүхэн зориулаад хүн залуу нас, бага нас гэж байдаг шүү дээ. Бага насндаа хүн найзаа сайн танихгүй, муу нөхөрлөл, сайн нөхөрлөлөө ялахгүй байгаа шүү дээ. Тэгээд найзаа сайн тань сураарай гэж янз бүрийн хэрэг түүхт орохгүй. Тэгээд хүн алддаг, бас энддэг. Тэгээд яг тийм юмны ард хүн ээжил санаа зовдөг юм шүү. Тэгээд найз нөхдөө сайн таньж нөхөрлөөрөө л гэж хэлээ. Өс хоёр сагсан бөмбөгийн спортоор хичээлснээр хатуужил, хүмүүжил хүнийг хүндэлж сурснаа хэлж байлаа. За мөн амжилтанд хүрсэн нь зөвхөн өөрийн гавьяа бос багш гэр бүл найз нөхд нь түүний ард баттай дэмжлэг үзүүлж байсантай холбоотой гэдгийг хэлсэн юм а. Оюутны лигт ингээд дасгалжуулаад жагаа тэгээд ямар ч гэсэн мундаг хичээл зүтгэлтэй хүүхэд байгаа өөрөө. Анхнаасаа одоо сургуулийнхаа төлөө бүх зүйлээ зориулдаг, бэлтгэлдээ маш шаргуу, төлөмөрч. Тэгээд өөрийнхөө дотор байгаагаа тамирчилж өөрөө илэрхийлэхээр дасгалжуулагч хүн амар байдаг л да. Харилцаад одоо хоёулаа юун дээр ажиллах уу, дараа нь сайжрахын тулд өшөө юун дээр ажиллаж сайжрамаар тэрийгээ шууд ярилцаад явчихдаг болохоор. За бид хоёрын хувьд дээд лиг болон Монгол улсын шигшээ огт Өс хоёрыг оруулах тийм зорилго тавьсан. Бид хоёр одоо 5 сараас эхлээд U23 улсын аварга дуусгачаад ерөнхийдөө ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хүн болгоны амжилтанд хүрэх зам адил биш. Гэхдээ унсанч босоод урагш тэмүүлвэл амжилтанд хүрдгийн том жишээ Өс хоёр гэлээ. Тэрээр альва чадварыг өөрийн хичээл зүтгэлээр олж авдаг. За иймээс шантраад суудаг биш. За урагшаа зүтгэдэг байх хэрэгтэйг залуучуудаа уриалж байсан юм а.